оршин суугчид та бүхнийхээ энэ өдрийн амгалаг айлтгая. Улсын нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 50 гаруй оршин сууж байгаа бөгөөд төвлөрөл ихтгэсэн их байгаагийн зэрэгцээ юунийгээ дагаад эдийн засгийн асуудал томоохон төвлөрөл бий болсон. Үүний нэг илэрхийлэл нь хотоодын нийт аж ахуй нэгжүүдийн 64.7% Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. За өнөөдөр Улаанбаатар хотын өмнө тулгамж байгаа томоохон асуудлууд та бидний өдөр тутмын ажил амьдралтай холбоотой олон хүндрэл бэрхшээлүүдийг бид хамтдаа даван туулах, тулгамж байгаа асуудлуудаа шийдвэрлэхийн тулд бодлого шийдлээ нэгтгэх шаардлагатай байна. Дээрээс нь бас зорилготой ойлголцож бодлого шийдлийн нэгдмэл ойлголт үйл ажиллагааны уялдаа холбоог зайлшгүй бий болгох цаг нь болжээ гэж үзэж байгаа. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хот бас бодлогогүй төлөвлөлтгүй гэж хэлж болохоор хөгжиж ирсэн. Тэгвэл энэ одоо хөгжлийн үр дагавар бидний өнөөдрийн яг ажил амьдралын одоо үн цэнийг бий болгож чадж байна уу юу гэдэг томоохон асуултыг яалтч байгааг хүн бүхэн харж байна. Хот буюу хүн орчин төлөвлөлт хэмээх энэ ойлголт хотын иргэд оршин суугчид та бидний өдөр тутмын ажил амьдрал, хотын нийгэм эдийн засгийн асуудлууд ирээдүйн хөгжил дэвш өөрчлөлт шинжилгээний цогц үйл ажиллагааны хэлбэрээ гэж ойлгож байна. Хотын хөгжлийн талаар баримтлан ажиллах саналаа танилцуулж байна. Хүн төвтэй бодлого. Хүний хөгжлийн асуудлуудаа онцгой анхаарч нэн тэргуунд тавихгүйгээр бид хотын хөгжлийн асуудлуудыг ярих, шийдвэрлэх, төлөвлөх боломжгүй учраас өнрүүгээ чиглэсэн хүн төрөлтөө хотын бодлогоосоо ажиллаа гэдэг төрийн үйлчилгээ, нийгэмтэй төрийн шуурхай, хил тод, тавилга хээл ахуулгүйгээр хүргэдэг хариуцлагатай ёс зүйтэй чадвартай төрийн албаны харчаас их ёстой хүн төрөлтөө хөгжлийн бодлого ажилтаа орлоготой эрүүл боловсролтой иргэн рүү чиглэсэн байх ёстой. Иргэдээ ажилтаа орлоготой байх хүн аж ахуй нэгж баялаг бүтээгчтэй дэмжиж хамтарч ажилласнаар иргэн ажилтаа айл олон орлоготой төрийн бодлогын хүрээнд аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааны хөгжин хөгждөг байх. Энэ бодлогын нийслэлийн зүгээс бий чиглэж бүх талаар орчин төвтэй шийдэл. Орчин төвтэй хотын шийдлийг бид иргэд оршин суугчдынхаа эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, орчин нөхцөлийг хөгжүүлэх, бодлого шийдлийнхаа хэмжлэлтийг хангах асуудлаас эхэлж байна. Энэ хүрээнд хамгийн түрүүн та бидний ажиллаж амьдарч байгаа, авахж гიშгэж байгаа хүмүүс талбай аюулгүй бид бүхний өдөр тутмын хүндрэл бэрхшээл болсон агаар орчны бүхэл замын бөмбөг хөгжил тогтцол ногоон байгууллагын чинь асуудал олон асуудал энэ хүндрэлж байгаа учраас энэ бүх асуудлуудыг бид төлөвлөсөн суулгад оролцоотой шийдэх. Тухайлбал агаар орчны бүхэлдгийг өргөдөө буурах, замын бөмбөг хөгжлийг бууруулах, зам дэд бүртсэн төсөл хөтөлбөрүүдийг өргөн цаг үеэртэй хэрэгжүүлэх, хотын ногоон байгууллагч тогтцолтын шийдлүүдээр шийд өгсөн гаргах, ногоон байгууллагч цэцэрлэгчдийн төсөл хөтөлбөрүүдийг нийслэлийн дүүрэг хороод хэрэгжүүлэх, хүүхэд багцуудын эрүүл аюулгүй орчинд холбоотой тогтоож наадах орчин нөхцөлийг хөгжүүлэх гэх олон асуудал орчин төвтэй хотын шийдэл, орчин төвтэй хотын шийдлээр хангасан иргэд та бүхний эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн байх дунд хугацааныхаа зорилтын хийж өгөх олон ажлуудыг та бүхэн зөвж хийж ажиллаж байна. Орчин төвтэй хотын шийдлийн хүрээнд нийслэлийн хэцүү байдлын тухай хуулийн шинжилгээний асуудлыг шийдэх ёстой. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах ёстой. Энэ хүрээнд Улаанбаатар хотын хөтөлбөрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих хөрөнгө оруулалтын орчин бүхэн
мөн үүрэг аяа хотуудыг удаан үржих боломжийг бүрдүүлэх эрүүл нээлттэй өрсөлдөөнийг бий болгож хотын эдийн засгийг төлөвлөж хөгжүүлэх бодлого бидний орчин тогтнол хотын шийдвэрийн нэг хэсэг байна. Төлөвлөлт төвтэй хөгжил. Хотын хөгжлийн үед улс төрийн сонгуулийн 4 жилийн амжилт сэтгэлийн хөдлөлт эсвэл процесс судалгаагүй үйлчлэлээр тус 20-30 жилийн төлөвлөлтөд арга эрх зэрэг үйл дагавар тодорхой өөрсдийн давуу сул талуудаар тооцсон. Өнөөдрийн хөгжил төлөвлөлтөд ирээдүйд хотын давтахгүй асуудлуудыг судалж тооцсон судалгаа илүү шийдвэр гаргаж эдийн засагт дээд хэмжээний өсөлтөд шийдэлтэй тулгуурсан хаадаг хөдөлгөөний үнсэн хугацааны бодлогын бодлого шийдвэрийг хэмжүүлдэг бас Улаанбаатар Улаанбаатарын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хөгжлийн стратеги 2040 онд энэ ажлыг хийдэг байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын газар нутгийн цар хүрээнд хөгжлийн төлөвлөгөөний хотын тодорхой болгох. Улаанбаатар хотын эдийн засгийн нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний дэвшүүлсэн гэсэн. Үгүй аж ахуйн үйлдвэрлэлээс олон улсын ачаал хэлбэрийн ус агаарын төлөвлөгөөний мөн Улаанбаатар хотын газар зохиолын ирээдүйн төлөвлөлтийн асуудлуудыг шийдвэрлэх гол ажлыг хийдэг Улаанбаатар зөвхөн цаг хугацааны иргэд орчин суугчдынхаа хүрээнд биш улс нутагтаа хөгжлөөр бодлогоор хүн амьдрахад хаалттай болсон үлдүүлсэн Улаанбаатарын бий болгосон бидний хамгийн Иргэнэ дээдэлсэн, орчноо сайжруулсан, төлөвлөлтөө хэрэгжүүлсэн хотын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэе.